Гайс үнд ч одоо аргад хөдөлж ин да. Нүүрс ч одоо амь тавьж ин да. Нийтийн өдрүүдэд. Тэ. Энхээрийг хууль зүйн сайдаар томиллоо гэсэн чинь л одоо ухаан алдж унж зарим нэг нь амь авраарай гэж явж гин. Тэ. Энэ ингэж хойшлуулж байгаа процессыг та одоо тохиолбол юу гэж харж байгаа юм? Энэ хуулийн дагуу болж гинөө эсвэл бол одоо үнэхээр айж байгаа болохоор хойшлуулж ийн гэж бодож байна. Гүн чинь нүүрсч одоо айгаад амь тавьж шít. Хамаг юм нийл болж шít. Гэхдээ энэ сая ил болоогүй шүү. Одоо энэ ингээл адмиралын та холбоотой холбоогүйгээл яриад байна. 2023 оны 11-р сарын 1-ний өдрийн Монгол Улсын засгийн газрын хурал дээр буюу нүүрсний сонсголоос болохоос 45 хоногийн өмнө засгийн газрын хурал дээр ерөнхий сайд оюун эрдэнэ амар баясгалаа чи одоо өөрөө болоо гэж хэлжсэн шүү дээ. Нээлттэй. Амар баясгалан даргаа. Монгол жижиггээ, хүн ам жижигхэн. Наад одоо адмиралынхаа асуудлыг өөрөө шийдээ. Тэ мэ? Наадах чи шийдэхгүй бол өөрөө бол ер нь тэгээд асуудалтай шүү гэдэг зүйлийг ярьж ирсэн. Сарын өмнө Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ дарга өөрөө мэдчилээс хэлж ирсэн. Хоёрдугаарт 2023 оны 9-р сард энэ амар баясгалан гэдэг хүн одоо социалист маягийн авилга үүсгэжлээ гэдэг мэдээлэл Германы сайтаар гарч ирсэн. Германы хэвлэл мэдээллийн сайтаар гарч ирсэн. Одоо энэ яригддаг байгаа юм чинь сонсголоос өмнө одоо бүх төвшөнд яригдчихсан асуудал байхгүй юу? Тэр ойролцоогоор 2 жилийн өмнө бол ил болсон гэж та хэлсэн. Одоо ингээд чулуун загцтай би одоо холбоогүй гэж яриад ерөнхий сайд хэлж ирсэн засгийн газарт. Наад чулуун загтаа өөрөө зайлуулаач. Наад ган хуйг удаан жаргал гэсэн Монголын оюутны холбооноос одоо ирсэн нөхдүүд чинь асуудал үүсгээд байна гэж засгийн газрын хурал дээр хэлжсэн ерөнхий сайд. Эн чинь юу гэсэн үхээр би томилоогүй шүү. Чиний нөгөө намын ерөнхий дарга чиний томилсон хүмүүс чинь асуудал үүсгээд байна шүү гэдэг зүйлийг ил тод хэлжсэн. Тэр үед засгийн газрын хурал дээр одоо байсан засгийн газрын гишүүд одоо бүгдээр байж байна. Улсын хурлын дарга одоо тухайлбал өөрийгөө одоо адмирал компанитай огт холбоогүй гэдгийг хууль шүүхийн байгууллагаас ингээд тогтоосон бичиг. Адмирал би хувь эзэмшдэггүй гэдгийг л нотлоод байгаа шүү дээ. Хэн хувь эзэмшдэг гэж яриад байгаа юм. Компани одоо хувь эзэмшдэг өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юм уу? Өөрийнхөө нэрээр. Тэрийг л яриад байгаа шүү. Тэгээ би холбоогүй л гэдээ яриад байгаа. Тэгээ хууль хяналтын байгууллагад ажиллах боломжийг олгооч. 2023 оны одоо 12 сард ярьсан энэ асуудал 2024 оны 1 сард Улсын их хурлын нүүрсний сонсголын үр дүнгээр авах арга хэмжээний тухай Улсын их хурлын 24 оны 1 тоо тогтоол гарсан. Энэ тогтоолыг өнгөрсөн парламентын Улсын их хурлын гишүүд 100% санал нэгдэж баталсан. Энэ тогтоолыг их хурлын тогтоолыг энэ их хурлын тогтоол дотор Бортегийн ордыг адмирал компанид энэ одоо олгосон асуудал нь илт хууль болсон учраас энийг хүчингү болгоо гэдэг улсын их хурлын шийдвэр гарцсан. Одоо энийг одоо зөв буруу хууль ёсны дагуу мөн биш гэдэг асуудал одоо ярихдаггүй. Улсын их хурлын шийдвэр гарчаад байна шүү дээ. Хууль усаа гэдэг шийдвэр. Таныг өнөө томилхон хоошлол асууж болчлоо шүү дээ. Тэнгүүд та тухайн үед бас мэдээлэл хийнэ гэдгийг хэд хоногийн өмнө зарласан. Тэгээ би ажиллаа авчаад мэдээлэл хийнэ. Улс төрийн мэдээлэл хийнэ. Хоошлол шүү дээ. Маргааш одоо улсын хурлаар ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлцээд ерөнхий сайдыг огцруулна гэдэг шийдвэр гаргачих юм бол та тэр бол улсын их хурлын асуудал шүү дээ. Одоо бол ер нь нам хоорондын асуудал биш болсон. Энэ ойлгомжтой болсон. Нам дамсан бүлэглэл хоорондын тулаан болж байгаа. Ам оршихгүй шоронд одоо орохгүй юу гэдэг ийм л тулаан болж байгаа. Таны шүнэхгүй та мэдээлэл гэрээнүүдийг ил болгоход бол тухайн үед төрийн 3 өндөрлөг байсан хүмүүс нь зандан шатар хүрэлсүх Батулга гэсэн 3 хүн бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр офтек гэрээг нууцад авсан юм байна. Тэгэхээр та энэ асуудал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ? За энэ одоо ингэ нэг ийм юм байгаа. Нүүрсний сонсгол олон нийтэд 2 жилийн өмнө шууд дамжуулагдсан байхгүй. Одоо ингээ хүмүүс ингээл
нэг шин юм шиг юм ингээл гинт ингээл нэг шин мэдээ одоо жишээлбэл энэ оптик гэрээнүүд ил боллоо. Тэргээд энэ оптик гэрээнүүдийг ил маш нууцын тамхтай энийг ил болсон гэдэг тамхтайгаар бүх гэрээ шийдвэрүүдийг нэг өдрийн турш ярьсан байхгүй. Та хөө одоо санаж байна. Одоо энэ бодийн гэрээ мэрэ Амундраа гэж одоо нэг ороогүй нэг хүнний тухай яригдаад байгаа шүү дээ. Монголын топ оптикч хэдэн их найдын гэрээ исэн. Энэ этгээдийг одоо жишээлбэл гэрчээр дуудаад ирээгүй. Голомтын баясгалан гэж захирал ирсэн. Би тухайн үед нь хэлж исэн. Надад жоохон хугацаа байсан бол гэж тий. Яагаад тэгэхээр би данс хүйж чадаагүй байхгүй, амжаагүй. Өөрөөр хэлбэл энэ оптик гэрээний төлбөрөөр орж ирсэн хэдэн тэрбум долларууд голомт банкар дамжсан байхгүй. Голомт банкар. Энэ дансны хулгай өгөхгүй байсан байхгүй юу? Одоо тэгээд авч чадсан юм. Үгүй. Хэн шалах төр хороонд ирүүлэхгүйс би энэ ингээд та бүхэн нэг өдрийн турших ингээд бүгдийг ингээд эргээд үзээрэй. Бүх нууцын тамхтай оптик гэрээнүүдийг гаргаж ирж байгаа, үзүүлж байгаа. Энэ гэрээний дүнгээс улсад учирсан хохирол нь хэдэн сая доллар болсон бэ гэдгийг гаргаж ирж байгаа. Энэ 60 ам доллараар одоо 100 зах зээлийн тухайн үедээ 100 нүүрсний үн 100 гарчаа 110 доллар хүрчээд байхад энийг 60 доллараар хийсэн байна гэдэг бүх зүйлүүдийг гаргаж ирсэн. Энэ үнийг хэн тогтоогоод байгаа юм бэ гэдэг нэг ширхчанг гэж дараагаас би асуугаад өрөөсө хариулахгүй байгаад байсан шүү дээ. Одоо та бүхэн санаж гинэ үгүй юу? Ингээд бүгдийг энэ үнийг яа тогтоосон? Хэн тогтоосон? Яагаад ийм давуу байдлыг айлын талд болгосон? Монголын талд яагаад ийм хэмжээний хэдэн тэрбумаар доллараар одоо хохирол учруулсан ийм гэрээ хэлцтүүдийг гаргасан? Тэр терминал гэдэг одоо ингээд сая ерөнхий сайд Зандан шатар дарга өөрөө 5 толгой дээр очиод тэр терминалыг яагаад одоо ийм 20 км-ийн зайд барьсан гэсэн энэ бүх зүйлүүд баримтууд гарсан байхгүй юу? Бүх баримтууд нь гарсан. Тэгээд гол нь эн чинь хөрөнгөтэй нүүрсчд бол нэг юмд найдаж исэн байхгүй юу? Ард түмнийг мартна, ой санаж ийн, мартна, тэрийг мартуулах ажиллагааг зохион байгуулалтаар хийдэг. Өдөр тутам ард түмний амгалан тайван байдал оюун санааг бодортуулдаг. Нийгмийн оюун санааг бодортуулж шít. Баахан хэрэгүүд юу нь мэддэхгүй ингээл тэнцс нэг хоёр хүний хэрүүл болгоод дандаа ийм юмнуудыг сэлж нийгмийн оюун санааг ийм ховж ив хэрүүлийн давцанд сэвэх замаар тэр нүүрсдээс анхаарал холдуулах ажлыг зохион байгуулалтаа байсан. Энэ нь өөрөө тодорхой төлбөртэй байсан. Би Монгол улсын ерөнхий сайдад тодорхой баримттайгаар ямар хэмжээний захиалгатай хэн захиалж ямар санхүүжилттэйгээр энэ ажлуудыг хийсэн бэ гэдэг асуудлыг өөртөө танилцуулж ирсэн. Энэ манай намын цагаан байрнаас байсан. Аль ерөнхий сайд? Би бүлгийн хурал дээр хэлж ирсэн. Үгүй би Эрдэнэ ерөнхий сайдыг хэлээд байна шүү дээ. Айл гэдэг. Тэгээд тэгвэл та одоо нүүрсний асуудлыг та одоо тухайн 2 жилийн өмнө ингээд олон нийтэд хэд олголоо гэжсэн бол яагаад манай даргын хуралдааны өмнө энэ асуудлыг ингэж өндөр одоо ахуулж байгаа юм. Энэ нь эргээд нөгөө нэг даргын төлөөх зодоо юм шүү. Нөгөө нийгэм шударга яс тогтооно гэдгээс Үгүй энэ даргын тэмцэл одоо ардын нам ялах уу, арчсан нам ялах уу гэдэг энэ асуудал биш. Энэ эцэстээ ард түмэн ялах уу, Монгол ялах уу гэдэг нүүрсний бүлэглэл хоорондын тэмцэл болж байгаа. Тэдний бүх зүйл ичлэгдэж байгаа. Айж байгаа. Энэ гинт яригдсан одоо ингээд сонсгол байцсан одоо зарим хүмүүс ярьж чулуун цагт ингээд гинт намын даргын асуудал болсон чи чулуун цагт ингээд баригдсан гэж яриад байгаа байхгүй. Энэ 23 оны ихэд ихээр энэ яллагдагч байсан итгэхэд байхгүй. Ламжив яллагдагч байсан 23 он ихээр шүү. Нүүрсний сонсгол 23 оны 12 сард болсон. Нүүрсний сонсголоос 10 сарын өмнө энэ яллагдагч байсан юм шүү дээ. Харин шалахгүй байсан биш шүү дээ. 2 жилийн турш шалахгүй хавдарсан байна. Хэн энэ нөлөөлж харин нүүрсдийг одоо найдаж ингэж яаж ирсэн. Харин энэ бүх асуудал ил болсны хүчинд ард түмний нүдэн дээр ингэж ил болсны шахалтын хүчинд энэ асуудлууд олон түмний шахалтаар одоо үнэн мөн тогтоох цаг ойртож байна шүү дээ. Эндээс айгаад байгаа байхгүй юу? холбоотой гэсэн үгээр баримт байгаа мó? Ямар? Хүн амны хэрэгтэй холбоотой гэдгийгсэн. Нүүрсний 50 машинтай сэтгүүлч заах. Миний нэвтрүүлгийн ярилцлагыг одоо ингээд та хүн үзэлтэй. Юун гоё гээл нэг баахан гарч ирэлээ шүү дээ. Би одоо нэг зүйлийг зөвөр бас нэг хэлчмээр байна. Талигаач маш их мөнгөтэй юм байна. Маш их мөнгөтэй. Одоо маш их гэдэг нь одоо зүгээр дансандаа л одоо хэдэн 10 тэрбум төгрөг одоо тийм мөнгөтэй юм байсан. Мөн үү?
Монгол улсын иргэний хууль зааснаар хүнийг нас орсноос хойш өв залгамжлах эрх 1 жилийн дараа үүсдэг хуультай. Өөрөөр хэлбэл эхнэр хүүхэд нь тухайн одоо хүний хөрөнгийг 1 жилийн дотор одоо авах эрх нь хууль ёсны эрх нь одоо нэгддэг ийм одоо хуультай. Мэдээж одоо далайгачийн одоо ар гэр бол нэгэнт одоо хүн нас орсон учраас мэдээж одоо аль болох хурцтай одоо өв залгамжлах тэр одоо эрхээ авахыг ямар ч ар гэр хүсдэг багхгүй юу? Хэрвээ энэ асуудал хууль хяналтын шатаар явах юм бол тэр хугацаа тодорхойгүй хугацаагаар одоо бас одоо ийм одоо эрсдэл үүсэх асуудал байдаг гэдгийг хэлж байна. Тэгтэл тэр гарын үсгний дарц нь чулуун загдаас гарч ирсэн. Тэр хүний. Тэр хүн санхүүгийн гүйлгээ хийжсэн үү үгүй юу гэдгийг одоо хуулийн байгууллага шалгаж байгаа гэдгийг прокурорын зөвшөөрлөлтөөр хэлсэн. Прокурорын зөвшөөрлөлтөөр. Өмгөөлөгч тийм байхгүй гэдэг байна. Одоо мөрдөн шалгах одоо эрүүгийн процессын хуулиар мөрдөн шалгах байгууллага хавсад тэргээ шалгасны дараа өмгөөлөгч танилцуулдаг. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа асуудал байх нь байна шүү дээ. Мөрдөн шалгах байгууллагын мэдээлэлээр бол тийм ээ. Зарлаач. За зарим одоо танаа сайтын одоо эрхлэгчийн төрсөн эгчийн хүүхдийн нэр дээр нүүрс тээврийн компанитай гэдгийг би өөрөө хэлж ирсэн. Энэ өөрөө нүүрсний сонсголоор гарсан. За мөн энэ хүний нэр хүнтэй холбоотой асуудал нь чулуун цагтын хамаарал өхий этгээцтэй хамтарсан компанитай мөн Эрдэнэ жаргалтай хамтарсан компанитай гэдэг ийм нотлох баримтууд нүүрсний сонсголоор яригдсан. Сэтгүүлтэй хаан нэрсийг нь зарлаа. Бусад сэтгүүлчдээс ер нь бол хэлмэгдэж гин гэж хэлж байна шүү дээ. Хэлмэгдэж байна. Сэтгүүлчд бол нүүрсний машинтай байна гэж яриад байна шүү дээ. За нүүрс тээврийн одоо ингээд маш олон компаниудын асуудал нэг нийтдээ 1000 гаруй компани асуудал одоо яригдсан. Нүүрс тээврийн. За нүүрс тээврийн компани хизээ татан буугдсан буугдаагүй тухай одоо асуудал яригдж штэ. Тэгвэл тэр яхаараа компани нүүрс тээврийн компаниг танаа эрхлэгчийн хамаарал өхий этгээд нүүрсний жагсаалаас 7 хоногийн дараа өөр хүнд шилжүүлж ядгийг. Юунаас найс. Тэр асуудлаа ярих хэрэгтэй штэ.